Сайн бацхан үзэгчдээ улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийт харилцах хэлцийн мэдээлэл сурталчилгааны албанаас үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэдэг парламентын 7 хоног нэвтрүүлэг эхэлж байна. Улсын их хурлын эмэгтэй гишүүд Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын төрөөс цацраг эдвэхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн талаар асуулгыг тавиад байсан юм а. Энэ 7 хоногийн улсын их хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд энэ асуулгад хариулт айлж эх 4 жилийн хугацаанд засгийн газраас цөмийн эрчим хүчний станц барихгүй ойрын жилүүдэд Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдээллээ. Улсын их хурлын чуулганаар Монгол Улсын төрөөс цацраг эдвэхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Улсын их хурлын гишүүн Батчимэг, Бурмаа, Одон туяа, Эрдэнэчимэг нараас Монгол Улсын ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Ерөнхий сайдын мэдээлснээр манай улсад цацраг эдвэхт ашигт малтмалын 94 тусгай зөвшөөрөл, 16 аж ахуйн нэгжид байдгаас 92 нь хайгуулын, 2 нь ашиглалтын зөвшөөрөл байдаг байна. Энэ 4 жилд цөмийн эрчим хүчний станц барих шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Монгол цөмийн эрчим хүч залаавал энэ засгийн газрын үед цөмийн эрчим хүч буюу атомын цахилгаан станцын тухай боддоггүй. Энийг бол юу гэж байгаа юм гэхээр бусад улс орнд бол ашиглаж байгаа юм л да. Энэ 435 цөмийн эрчим станц ажиллаж байгаа. Манай хоёр хөршид бол 37 ажиллаж байгаа. Энэ хоёр том айлд бол нийлээд 37. Тэгэхдээ би зүгээр юу гэж харддаг гэхээр Монгол улсын хувьд бол өнөөдөртөө атомын цахилгаан станц яриад хэрэггүй. Цацраг эдвэхт ашигт малтмал болон цөмийн судалгаа технологи нэвтрүүлэх салбарт өндөр мэрэгжлийн хүний нөөц бэлдэх давтан сурах мэрэгжил харахамж авна гэж. Хаана ямар хэлбэрээр хүн бэлдэх гээд байна. Хэнийг сурах юм, хэнийг дадлгажуулах юм, аль улс дадлгажуулах юм, ийм гарсан чиг бодлого гэж юм байна уу? 98-нд цөмийн ашигтай холбоотой гол бидний хийх юм маань энэ шүү дээ. Олон компани ингээд энэ олон жил хайгуул хийгээд энэ их мөнгө зарчаад одоо ягаад үйлдвэрлэлээ эхэлдэг юм бол энэ гол шалтгаан нь юу гэдгийг яг хөө дийлэнх нь ярихдаа бол энэ манай хуулинд байгаа хууль бол энэ хөрөнгө оруулагчдад бол ямар ч тааламжгүй гэж ярьдгийн. Одоо жишээлхэд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж байгаа энэ 51%-ыг төрийн мэдэлд байлгана гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ асуудал дээр нэг тодорхой мэдээлэл өгөөч. Санамж бичих засгийн газрын хэлцээрийн хүрээнд орсоолгон улс Хятад, Солонгос, Япон, Инд, Америк, Франц зэрэг улсуудад одоо хүмүүс гэрээс сургаж байна. Жишээлбэл Оросд 10 хүн урт хугацаагаар одоо бакалаврын түвшний, магистрийн түвшинд сурч байна. 5 мэргэжилтэн богино хугацаагаар сурч байна. Японд жил бүр одоо богино хугацаар 3-аас 4 хүн сурч байна. Францд одоо жил бүр 2 хүн сурч байна. Украинд 10 хүн мон атомын шугамар сурч байна. Улсын их хурл Монгол Улсын төрөөс цацраг эдвэхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, цөмийн энергийн тухай хуулийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Манай улсын хувьд ураны 1.4 сая тонны таамаг нөөцтэй 73 мянган тонн нөөц батлагдсан байна. Одоогоор 54 мянган тонн нөөцийг батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Олон жилийн эрчимтэй судалгааны үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны орд 11 100 орчим илрэл 1000 гаруй эрдэсчсэн зэг цацраг эдвэхт гажуудлыг илрүүлэн тогтоожээ. Яг ингээ ашиглах гад одоо бид нар яг үндсэндээ ингээд бүр өвхөн хатан гэдэг юм уу одоо ингээд зориод байгаа нэг улс төр эдийн засгийн хувьд одоо ямар хөө одоо юу дагуулах юм бэ, өрөөгөөж дагуулах юм бэ гэж. Тэгэхээр яг эдийн засгийн утгаараа одоо ер нь одоо нөөцөн тогтоогдсон 73 мянган тонн байгаа юм байна. Тэгэхээр жилд бид нар хэдэн тонныг ер нь экспортлээ гэж төсөөлж байгаа. Энэ эргээд эдийн засагт ер нь одоо мөнгөн дүнгээр ер нь ямар хөө өгөөж авчрах юм бэ? Нэгд ер нь шарн унтаг одоо экспортлдог ер нь хэдэн орн байдгийг. 2009 онд 164 лиценз байсан юм байл. 164. Тэгээд 10 онд 147, 11 онд 109, одоо 94 гэж байна. Тэр ингээд лицензийн тоо бол ерөнхийдөө бол буураад явж байгаа. Зарим нь бол хугацаанд дууссан, зарим нь хугацаанд дуусснаас болоод хаагдсан гэж байна. За $90 орчимд байгаа. За энэ юуг нь прогнозыг харах юм бол ойрын одоо 5-аас 10 жилдүүд энэ $250-аас $300 хүртэл өснө гэсэн ийм одоо прогноз байна. За зах зээлийн хэрэгцээ бол байнга өснө нэмэгдэж байгаа. За дээр нь эдийн засгийн ач холбогдлын хувьд түрүүн жишээ хэлж ийсэн. Жилдээ нэг 4-5 мянган тонныг үйлдвэрлэх боломжтой. Энэ бол би бол эхний шатанд ийм байх байхаа гэж үзэж байгаа. Ойрын 5 жилийн дараа ч юм уу энэ одоо
хэмжээнд очих байхаа. Тэгээд цаашид бол өсөн нэмэгдэнэ гэсэн ийм төлөвийг бол харж болно. 2012 оны 9 сарын байдлаар аж ахуйн нэгжүүд цацраг идэвхт ашигт малтамлын хайгуулын ажлыг Монгол орны дорнод, зүүн өмнөд, төвийн бүс нутагт дэвсгэрт голлон гүйцэтгэж байгаа юм байна. 2011 онд 37.1 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан. Геолог хайгуулын ажилд зарцуулах зардлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. 11 ордын хэмжээнд бодогдсон 73 мянган тонн нөөцөөс 7 ордын 67.3 орчим мянган тонн нөөц эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэрлэлийн нөөцөд тооцогдож байна. Дээрх нөөц нь дэлхийн ураны нөөцийн 1 орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангах боломжтой юм байна. Улсын хурлын чуулганы хуралдаанаар тесэрч дэлбэрэх бодис тесэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналттай явах тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийн хилцэх шийдлээ төсөл тусгаснаар тесрэх бодисын үйлдвэрлэл, тесрэх бодисын аюулгүй зэргийг тогтоож, дотоодын цэргийн болон гэрээт цагдаагийн харуул хамгаалтаар хамгаалуулах, гадаадын хөрөнгө оруулалтын дээд хязгаар 49% хүртэл байхаар тусгасан бөгөөд түнчлэн тесрэх бодисын үйлдвэрлэлд материалын агуулгын байршил зэргийн талаарх мэдээллийг зэвсэг түвшний жанжааштай хариуцлагаар зааж өгчээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дээрх асуудлуудыг уул уурхай яам хариуцж байгаа юм. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр тесэлгээний ажил явуулах, тесэлгээний хэрэгсэл ашиглах нь ихсэн. Тесэрч дэлбэрэх бодис тесэлгээний хэрэгслийг галт зэвсгийн зорилтоор ашиглах аюултай байдаг. Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулахаар өмнөх парламентын үед 2 ч хуулийн төслийг боловсруулж байсан юм а. Монгол улсын 2011 оны тесрэх бодисын нийт хэрэгцээ 60 мянган тонн байсан нь өмнөх 2010 оныхоос 40% өсжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрөгдөж байгаа хуулиар олгож байгаа тусгай зөвшөөрлийг судлахад тесэлгээний ажил хийх, ажил үйлчлэгээ хийх, импортлох, худалдах, үйлдвэрлэх гэсэн 5 төрлийн тусгай зөвшөөр олгогдож байна. Тесрэх бодис тесэлгээний хэрэгслийн тусгай зөвшөөрлөлтөд 134 аж ахуй нэгж байгаагийн 65.7%-ийг тесэлгээний ажил хийх, 27.8%-ийг ажил үйлчлэгээ хийх, 23.8%-ийг импортлох, худалдах, 17.2%-ийг үйлдвэрлэх, худалдах, 5.9%-ийг импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтын дүнгээс харахад энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 орчим компани аюулгийн бүсийг тогтоолгоогүй, тесрэх материалын агуулгын байршлыг тогтоогоогүй, тесрэх материалыг бүртгүүлж хадгалаагүй, агуулах хуучирсан тесрэх бодисын стандартыг баталгаажуулаагүй зэрэг ностой зөрчлүүд гарсан байна. Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдааны үеэр гишүүд тесэрч дэлбэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрлөлтөд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, өндөр даатгалтай байлгах зохицуултыг хийх шаардлагатай байгааг хэлж байсан. Харин чуулганы хуралдааны хилцүүлгийн шатанд гишүүд тесэлгээ хийх эрхийг тогтмол гадаадын компаниуд аваад байх боломжтой. Тиймээс 3-1-ээр хязгаарлалт тавьж өгсөй төсөлд тесэлгээ хийх эрхэн худалдаж авах, хаанаас хяналттай авах гэсэн процессын асуудал байхаас хамгаалалт аюулгүй байдал дутуу байна хэмээн шүүмжилж байсан юм а. 6 дугаар зүйл төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж. Тесэрч дэлбэрэх бодис тесэлгээний хэрэгслийн асуудлаар геолог уул уурхай асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэдэг. За батлан хамгаалах хөлийн цэрэг дотоодын цэргийн зориултаар бол тусгай хуулиар зохицуулна гэд бүр урд талд нь байж байгаа. Тэгэхээр өмнөх их хурлын үед бол бүх юмаа бол ойлголцоод бүр аятайхан их сайн ажилласан төсөл байгаамаа. Аюулгүй ажиллагаа талын юм нь бол овоосоо анхаарсан. Юун дээр очиж суудсан гэхээр ер нь бол уул уурхайн байгууллагт тесэр дэлбэрэх бодисын зөвшөөрөл, лиценз бүх юмыг ингэж төвлөрүүлж өгөх боломжгүй юм аа. Дэлбэрэх бодис маань хэдийгээр одоо өнөөдөр уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа ч гэсэн жоохон одоо юу гэдгийг өөр зориултууд шилжүүлэхэд маш амархан эргүүлээд зэвсэг болох, үндэсний аюулгүй байдал нөлөөлөх бүтээгдэхүүн. Нөлөөлөх одоо зэвсэг болж бололцоод. Энэ үүднээс бид нар бол өнгөрсөн хавар баталсан үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ажил бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулинд энэ бол стратегийн ажил бүхий бүтээгдэхүүн учраас гадны хөрөнгө оруулалтыг зохицуулж байя гэж ярьж байсан. Харамсалтай тэр үед хасагдсан байгаа. Одоо энэ хуулинд маань орж ирж байгаа юу? Гадны хөрөнгө оруулалт хязгаартай байх уу, хязгааргүй байх уу? Өнөөдөр Монгол улсад гадны одоо нэлээд хэдэн компани тесэрч дэлбэрэх бодисыг үйлдвэрлэж байна. Хятадын 100% хөрөнгө оруулалттай компаниуд байна. Бусад одоо улс орнуудын компаниуд Монгол улсад тесэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэж байгаа. Манай байгуулагчийн хүн сүдээчхэн байнгын ороогоор энэ асуудлаас орох ёстой юм а гэдэг би хэлмээр байгаа. Дэлхийд том террорист одоо гэмт халдлагууд болж байгаа. Гэмт халдлагууд болохдоо ямар одоо тесрэх бодис ашиглаж байна гэвэл ерөөсөө Азиатын төрлийн бордоо Америкийн шүү
хөдөө аж ахуйн салбарт ашигладаг ийм одоо төрлийн бордыг ашиглаад тесрэж дэлгэрэх бодис хийдэг. Тэгэхээр би хөдөө аж ахуйн салбарт нэг гад одоо жишээл 70 кг Америкийн шүү хэрэгжилж байна л да. Энд чинь ерөөсөө хөдөө аж ахуйн салбарын тэр азотын төрлийн бордооны бол дээдлийн хэсэг нь бол одоо энэ тесрэж дэлгэрэх бодисын одоо үндсэн бүтээгдэхүүн юм байгаа юм шүү дээ. Мөн гадаадын компаниуд тесэлгээний бодисыг Монгол шууд үйлдвэрлээд ихэлсэн үед энэхүү төсөлд тэр бүх зохицуултыг зааж өгөх хэрэгтэй гэсэн байр суурьгч гишүүд илэрхийлж байсан. Тиймээс дараагийн хилцүүлгийн шатанд энэ бүх асуудлыг авч үзэхээр болсон юм а. Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар Монгол улсын гадаад бодлого хилийн чанддах Монгол иргэд эрхийг хамгаалах тухай асуудлаар гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон юм а. Монгол улс 19 улстай эрх зүйн туслалцааны 4 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэх гэрээтэй байдаг байна. Түнчлэн бүгд найрамдах Солонгос улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх гэрээ байгуулсан бол хамгийн сүүлд бүгд найрамдах Хятад ард улстай ялтан солилцох гэрээ байгуулад байгаа юм байна. 40 орчим улсад дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн манай улсын иргэд энгийн пассвортоор 16 улс руу дипломат пассвортоор 31 оронд визгүй зорчдог. Хилийн чанддах иргэдэд туслах сангийн шугамар 2009-оос 2011 онд нийтдээ 360 сая төгрөгийг зарцуулсан гэдгийг гадаад харилцааны сайд болд хэлж байна. Иргэдэд гадаад зорчил нөхцөлийн хөнгөвчлөх асуудал байгаа. 2012 онд бүгд найрамдах Солонгос улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх Камбож улстай албан дипломат бааз эзэмшид визгүй зорчтгой хэлцээр байгуулад байгаа. Цаашид бид Албаны бүгд найрамд Герман улс, Япон улс, Швейцар улс, Франц улс, Итали улс зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай албан болон дипломат баазтай визгүй зорчих асуудлаар хэлцээр байгуулахаар яриа хэлцээ явуулж байгаа. Мөн Европын холбоотой реадмиссийн талаар нэгдсэн ойлголтод хүрч хууль бусаараа амьдарч байгаа сайн дураараа нутаг буцах Монгол иргэдийг дэмжих талаар яриа хэлцээ явуулах, цаашид хууль бус цагаачлал буурах хэрээр Европын холбооны орнуудад зорчих виз олох хугацаа болцыг хөнгөвчлөх мөн төлбөрийн хэмжээг багасгах талаар сонс солилцож яриа хэлцээ гишүүнтэй явуулж байгаа. Манай улсын 138 иргэн гадаадад яалт эдэлж байгаагийн 26 нь хард тамхи зөөвөрлсөн хэрэгээр шийдэгдэжээ. Тэдний 15 нь бүгд найрамдах Хятад ард улсад яалт эдэлж байгаа бол Оросын холбооны улсад 2, Казахстанд 2, Хонконгт 7 иргэн яалт эдэлж байгаа юм байна. Үүнээс 7 эмэгтэй 17 эрэгтэй хард тамхины хэрэгээр шийдэгдсэн бол цаазын яалтаа 5, хугацаагүй яалтаа 1 хүн байгаа гэсэн мэдээллийг гадаад харилцааны яамнаас өгч байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хүртэл бол үндсэндээ засгийн газрын бүтэц дотор хард тамхины асуудлыг зохицуулах, энэ талын бодлого боловсруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажлыг нэгтгэн зохицуулах, эрх зүйн тусалцаа үзүүлэх чиглэлийн албан ёсны бүтэц байхгүй байгаамаа. Энэтэй холбоотойгоор ерөөсөө хард тамхитай холбоотой асуудал бол өнөөдрийн хүртэл маш хүндэрсэн. За гадаад хэргийн яам дээр бол нөхцөлөд бол би энэ ажлын хэсгийг тодорхой хэмжээнд ахалж ажиллаж байсныхаа үед мэдж байна. Болд сайдын хэлж байгаа асуудлууд бол яхахгүй чиглэл зөвөө энэ хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хамгийн гол нь консулын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд бол урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү ажиллах ёстой. Гэхдээ ер нь гол урсгал чинь Малайзаас л та. Тэгээ Малайзтай манайх иргэд визгүй зорчдог. Тэгэхээр энэ Хятад руу хар тамхи зөөж байгаа гол урсгал бол энэ бас Малайзаас дутуугүй байдаг. Малайзад манай өргөмжлөх консул байсан. Манай нөгөө иргэнтэй холбоотой асуудлаар тэнд ахиж одоо өргөмжлөх консулоор одоо манай талд ажиллах хүн олдохгүй байгаа. Гол ажиллах чиглэл маань Малайзтай. Өнөөдөр бол яг энэ хар тамхитай холбоотой манай иргэдтэй холбоотой асуудал байгаа. Энэ дээр анхаарлаа тавьж ажиллаж байгаа. Бүр одоо болохгүй бол иргэд харилцан визгүй зорчих хэлцээртэй өөрчлөлт оруулах асуудлыг бид нар санаачлаад айлын таад хэлчихсэн байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын их хурлын гишүүн Болд Одон Туяанаар Улсын их хурлын дарга инх болоод өргөн барьлаа. Улсын их хурл иргэн бүрт газар өмчлөх хуулийг анх 2002 онд баталж 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөдөр хуулийн хэрэгжилт удаан дийлэх иргэн газар өмчлөж чадаагүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 7.6% буюу 91830 иргэн газар өмчилж авчээ. Мөн орон сууцнд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байгаа. Тиймээс цаашид иргэдийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үйл явцыг идэвхтэй болгоход хуулийн шинжилсэн найруулга хэрэгтэй гэж Улсын их хурлын гишүүд үзэж хуулийн төслийг сануулсан байна. Өнгөрсөн 10 жилд иргэнд газар өмчлүүлэх
эрх хэрэгжих явц их удаашралтай байлаа. Өнөөдөр хүн амын 8% нь энэ эрхээ хэрэгжүүлж байна. Бусад хүмүүсийн хувьд бол энэ эрхэн зөрчиж байгаа маа. Тэгэхээр бидний энэ хуулийг одоо хэлцэж баталснаар иргэн бүр өөрөлд өнөөдөр газар хуучлалд хамарч чадаагаа 2.7 сая монголчууд бидний хувьд энэ эрхээ эдлэх, энэ эрхээ хэрэгжүүлэх ийм болцоо бүрдэх юм аа. Өнгөрсөн хууль бол одоо 2 удаа сунгаад тэгээ иргэд бол газраа өмчилж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хууль бол бас амьдрал нийцэхгүй хууль гэсэн үг. Тэгээ бид бол аль болохоор иргэнд чирэгдэлгүй одоо энэ газрыг олох энэ бүх зүйлийг одоо хуулиндаа тусгасан байгаа. Газрын корпорац гэж байгуулна, газрын мэдээллийн нэгдсэн сан бий болно. Иргэд одоо бүртгүүлсэн дараалалаараа газраа авах, сонгох ийм боломжтой бүхэл хувилбарыг оруулсан байгаа. Засгийн газраас мөн авилгын эсрэг олон улсын академик, олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай, хэлэлцээрт нэгдэн орох тухай, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөд Монгол улсын хилээр нэвтрүүлгийг хориглох бүлэг барааны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьлаа. Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын дээд хурлын дарга ноён Чой Тэбог тэргүүтэд төлөөлөгчд даваа гарагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа ноён Чой Тэбог хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар Улсын их хурлын даргын хуралд төлөөлөгчдийг хүлэвчүүлсэн юм а. Улсын их хурлын даргын хуралд эрхэмсэг ноён Чой Тэбог таныг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байна. 1948 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийн турш хоёр орны түмний эрх ашигыг хангаж олон улсын тавцанд уламжлалт найрсаг харилцаагаа доктортой хөгжүүлж ирсэнд баяртай байна. Таны айлчлал Монгол улс бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг шин шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм хэмээгээд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улстай бараа бүтээгдэхүүн экспортлох, ажиллах хүч солилцох, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 70-аад гарцгийн улсын хувьд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улстай далайн бомбт түрээслэх хэлцээрээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын дээд хурлын дарга ноён Чой Тэбог манай хоёр улс олон улсад тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд нэгт хамтран ажиллаж байна. Энэхүү харилцаанд зүүн хойд Азийн эв найрамдал доктортой харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа парламентын бүлгүүдээрээ дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх боломжтой. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын зүгээс танаа улстай эдийн засгийн бүсчилсэн хөгжил далайн гарц, нүүрс, уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байна. Тиймээс хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд Монгол улсын их хурл дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэмээгээд Улсын их хурлын даргын хуулийг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад албан ёсны айлчлал хийхийг уриаллаа. Урал дахь Монгол улсын өргөмжит консул Владимир Воротников Улсын их хурлын даргын их хурлад Ельцины нэрэмжит Уралын их сургуулийн хүндэт төгсөгчийн анхны дипломыг гадууллаа. Улсын их хурлын даргын их хурлд 1989 онд Уралын политехникийн дээд сургуулийг автоматик тэл механикийн инженер мэргэжлээр төгсөж байжээ. Одоогийн Уралын техникийн их сургууль нь Оросын холбооны улсын Свердловск мужийн засаг захиргааны төв хот болсон Екатеринбургт байрладаг юм. Энэ хот нь хүн амын төвлөлөөр Оросын холбооны улстай эхний дөрөвт ордог байна. Монголчууд энэ хотод 1960-70-аад онд ихээр сурч байжээ. 2008 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгч асан Борис Ельцины сурч байсан Екатеринбург дахь Уралын техникийн их сургууль тус хотын 9-р гудамжийг түүний нэрэмжит болгон зарлжээ. Оросын холбооны улсын Уралын их сургууль политехникийн их сургуулийг нэгтгэсэн Ельцины нэрэмжит Уралын их сургуулийг Оросын 150 мянга Монголын 13 мянган оюутан төгссөн байна. Төгсөгчлөөс нэрлвэл дэд үтцийн сайд асан Жигжид, Улсын их хурлын гишүүн асан Цэнгэл, Инхбат, Улаанбаатар хотын захирагч асан Мөнхбаяр, шинжлэх ухааны технологийн сургуулийн ректор асан Бадарч нар Уралд суралцж төгсжээ. 2011 оноос эхэлж Суворовын нэрэмжит цэргийн сургуульд Монгол сонсогч нар сурч эхэлсэн төдийгүй 2009 оноос Екатеринбургт Монгол улсын консул ажиллаж байгаа юм байна. Парламентын 7 дахь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг Улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа хэлтсийн мэдээлэл сурталчилгааны албанаас үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Дараагийн 7-нд чин тайм нэвтрүүлэгтээ эрг уулзъя.